Сайн байцгаана уу? Янжмаа байна. Та бүхэндээ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр юунтаа би бичвэрийг зөв унших бас бясалгах хэрэгжүүлэх талаар бас хэлж өгье гэж бодсон юм. Тэгэхээр Йошуа 1:8-9-ийг хэлж өгье. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно. Тэгэхээр энэ үгийг уншихдаа юу гэж ойлгох вэ гэхээр Бурхан миний замыг өөдөлж амжилтанд хүрнэ гэсэн гээл хүмүүс дандаа боддог. Гэхдээ энэ бас л нөхцөлд болзолтой ишил байгаа. Бид нарыг даалгавартай байна гэсэн доо. Багшаар бол багш ихэнх хэмээн заагаад тэгээд дараа нь даалгавар өгдөг. Хүүхдүүд даалгавраа хийсэн дараа онц юм уу дүнгээ авдаг, эсвэл шагналаа авдаг байгаа. Тэгэхээр энд хуулийн номыг амнаасаа салгалгүй байж хуулийн номыг амнаасаа салгалгүй байна гэж юу гэсэн үг юм бэ? Библийн буюу Бурхны үг чиний амнаас салахгүй байхын тулд яах ёстой вэ гэхээр чиний зүрхэнд бүр нэвч шингэж орно гэсэн үг. Хүн угаасаа зүрхнийхээ баялагаар ам нь ярьдаг байгаа. Тэгэхээр зүрхэнд чинь гониг гутрал янз бүрийн эргэлзээ тэнэлзээ байгаа бол таны амнаас тийм л үгнүүд гарч ирнэ гэсэн үг. Магадгүй үзсэн харсан Facebook ч юм уу үзсэн киноноос болоод нөхцөл байдлаас хамаарат хүмүүс дандаа сүрэг үг амнасаа гаргаж байдаг. Тэгхүүн тулд үнэхээр итгэрэн сонсоход Бурхны үг сонсохоос ирдэг тул та Библийн үгийг маш сайн уншиж судлах хэрэгтэй гэсэн үг өөрөө. Тэгээд ойлгохгүй байгаа бол хайр гэдэг чинь юу юм бэ? Нэгүс гэдэг чинь юу юм бэ гэд Бурханаас асуугаад бас Библиэс сахиж судлаа гэсэн үг. Тэгээд үнэхээр амнаас нь салгахгүй байхын тулд тэр тухайн хүн ямар үед Бурхны үг амнаасаа салдахгүй юм бэгээр тухайн үгийг хэрэгжүүлдэг хүн амнаас нь Библийн үг салахгүй байдаг. Тэр бүр нэвч шувд шингэнэ гэсэн үг. Таны тархинд биш, таны зүрхэнд Библийн үг шингэнэ гэсэн үг. Тэр Библийн үгийг аабайгуу хэлж цээжсэн хүмүүс өндөр байдаг л да. Тэгсэн мөртлөө тэрийгэ биелүүлдэггүй хүмүүс бас байдаг. Тэгэхээр энэ бол хоёр дахь нөхцөл хамаатай. Өдөр шөнөгүй үнийг бясалгана гэж. Бясалгана гэдэг нь зүгээр суугаад чимээгүй цагаа гээл гэдэг ч юм ингээ сууж наа гэсэн үг ерөөсөө биш. Энд байгаа өдөр шөнөгүй үнийг бясалгана гэдэг дээр үнэхээр өдөр шөнөгүй үнийг хэрэгжүүлдэг хүмүүс л энийг бясалгаж байгаатай адилхан гэсэн үг. Мөн сайн ойлгоно гэсэн үг. Ухаж төнгөж ойлгоно гэсэн үг. Учрыг нь олон илчлэлтийг авна гэсэн үг. Илчлэл зүгээр Бурхныг хүлээгээ суугаал өдөржингөө юу ч хийхгүй байхаар орж ирдэг юм биш. Өдөр ажиллаа хийж яхад үргэлж Бурхны илчлэл машин барьж яхад, алхаж яхад, явж яхад, хоол хийж яхад, хүүхдийнхаа нэгсэндээ живхийг сольж яхад үртэл илчлэл орж ирдэг ба. Тэр өдөржингөө тэр Бурхны үгээр яг өдрийг бодож явах үед илчлэлтүүд яг тэр үгнүүд нь орж ирдэг ба. Тэгэд үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлнэ гэж 3 дахь нөхцөл. Үнэхээр сахин биелүүлнэ гэсэн үг. Тэр үгийг сахиж биелүүлнэ гэсэн үг. Жишээлбэл үг энэ дээр дараач үгийг уншъя л да. Нэгдүгээр Йошуагийн 1:9 би чам тушаасан бусуу гэж бүр хэлж байгаа юм. Тууштай бөгөө зоригтой бай. Бүү цочирт, бүү шантар. Хаа явсан газар чинь чиний Бурхан эзэн чамтай хамт байх болно гэж. Тэгэхээр үгийг биелүүл гэдэг дээр тууштай бай. Бүү цочирдоо гэж хэлэхээр ямар ч юм цочирдохгүй гэсэн үг байхгүй. Бүү шантар гэдэг чинь ерөөсөө юмд бууж өгөхгүй наа гэсэн үг. Яг бол хаа явсан газар чинь би байна шүү гэж хэлсэн байна. Тэр бүү санаа зов гэсэн тушаад хүртэл байдаг. Тэр ихэнх хүмүүс санаа зовсоор л байдаг л да. Тэг ингэж Библи Бурханы хэлсэн тушаалыг биелүүлэхгүй байгаа нь яг үнэндээ Бурханыг одоо багштай даалгавраа хийхгүй байгаа хүүхдэд л адилхан гэсэн үг. Даалгавраа хийхгүй байгаа хүүхдэд нэг тийм сайн байдгүй, сайн дүнж авдаггүй. Бурхан гэхдээ чамд хайргүй болчихно гэж хэлээгүй л дээ. Бурхан чамд ямар тохиолдолд хайртай. Гэхдээ харин амлалтуудыг авч чадахгүй л гэсэн үг. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно гэж. Тэр зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно гэж. Тэрс Бурхан үндэтэй зүгээр амжилтанд хүрэх ч юм уу, Бурхан сайн гэж юм уу дандаа хүмүүс боддог. Гэтэ бид нэр Библийг үнэхээр бидний төлөө бичигдсэн гэдгийг мартаж болохгүй. Чи амжилтанд хүрэх болно гэж бод. Чи хэрэгжүүлсэн хүн нь амжилтанд хүрэх болно гэсэн. Тэгэхээр Библийг уншихдаа яг сайн унших ёстой. Тэр зүгээр уншаад өнгөрчих биш, илгээд өнгөрөх биш. За бүр яг яах үед юу болох вэ гэдгийг сайн харах ёстой. Бурхан яг юу гэж хэлэх гэсэн юм бэ надад? Би юу гэж ойлгох вэ гэхээс илүү Бурхан надад юу гэж хэлэх гэсэн юм бэ гэдэг л үнэхээр чухал байгаа. Ямар өөр ойлголтоосоо болоод өөрөөр бодлоонд хурж болцсохгүй. Тийм учраас
та надад юу ойлгох гэсэн бэ гэж залбирч агаад Библийг уншаарай. Болж игэл нэг ишлэлийг нэг өдөр сайн өдөржингөө нэг уншаад өдөржингөө бясалгаад эн чи юу юм бэ? Хаана би цагиж биелүүлэхгүй байна вэ гэж суугаад үнэхээр аль үгэн дээр бид нэр үнэхээр хэрэгжүүлэхгүй байна. Сахин биелүүл гэж байгаа юм. Сахин биелүүлж чадахгүй байгаа дээр анзаарна, харна. Тэрийг өөрхөн үгийг болон үйлдэлийг харна гэсэн үг. Тэгэхээр танд амжилт хүсье. Тэгэд үгийг хэрэгжүүлэгч байх болтугай. Эзэн Есүс Христосийн нэрээр танд үнэхээр үгийг хэрэгжүүлэгч байхад төсөв төвчөр хэрэгтэй. Тэгэд мэрэгүү хаан болон элчтдийн сүнс очих болтугай. Баярлалаа.